Манайд өнөөдөр Монгол хичээл хийж шудраг төгөөш чадвар эзэмшүүлэх талаар хичээл авна. Тэгээд icon-ыг болон мэдж байгаа юм аа. За Монгол хичээл шудраг түргэн уншиж сурахын тулд хамгийн түрүүнд нөгөө дагавар нөхцөлүүдийн хүчтэй мэддэг байх ёстой. Тэгээд бас Монгол хичээл алдаагүй түргэн уншиж сурахын одоо энэ гол төлөв юм аа. Мэдээж нөгөө сөрн сайн байж дарааж хах нөгөө яртна. Тэгээд хүмүүс одоо нөгөө Монгол хичээлч бай, тэрийж хичээлч уншихтаа нөгөө анх бүсэг сурахтаа нөгөө яадаг бүсгэлж уншдаг. Яг ингээд сайн уншиж сураад ирэхээр тэр үгээ нөгөө бүхэлд нь харж таамаглаж уншдаг. Эсвэл нөгөө өмнөх үг нь ямар байсан гэж таамаглаж хөргөн уншдаг байна. Тэр учраас Монгол хичээл хурдан төв уншихад нөгөө оюуны биед маш сайн болно. Яг Монгол хичээл байнга тогтмол унших гэх юм бол хатаа авах, болон хатаа авах. Монгол хичээлд өмнөөс хадамжлалтай өгсөн маш олон байдаг. Бид тэднийг огтхгүй байсан ч өмнөх өгүүлбэрийн утгасныг даалгаж тааж уншина. Чухал жишээ нэг өгүүлбэр үг мэдэхгүй байлаа гэж бодоход дараагийн үг нь яг ямар утгатай үг вэ? За тэр үгийг уншиж чадахгүй яг өмнөх Монгол бас яг ямар үг вэ? Дараагийн яг ийм үг байж болсон юм бас биш байдаг. Бэл авч удаас уншдаг. За хэд лавг сөр батгах юм бэ? Монгол хичээл ихэнх удаан түргэн уншиж сурахаар ингээд эхний ингээд туршилтын хичээл бичсэн байгаа. Эхний 7 хоногт нь болохоор зорилго нь үгсийг хараашгүй таньдуулах гэсэн нь болохоор зорилготой. Тэгээд өдөр бүр 10 минут цаг болгоод тэтгэл дунд ордог хэлбэрээр татнаа. Цагаан толгоогоо бүстэй мэднэ гэхний төлөө. Тэгээд 5 минутаар 20 энгийн үг уншиж мал нойр хүн тэр мэд нөгөө түгээмэл хичээлэгдэг өмнөд төлөвлөр нэг баймаа үсээр аваад толгойд зүйтэй мори хүмүүнг тэгээд тасгална болохоор нэг үгийг 5 удаа бас уншина. Тэгээд нүдээр дагуулж биш шууд танихыг хичээж уншнаа. Тэгээд за шууд ингэсэн. Одоо энийг тэр цогтой уншиж байгаа. Чангаар уншиж байгаа. Бидний Монгол хичээл. За гэрээсээ ээлжсэн Бүрэн тусын байгуулсан эзэн хааны бүрэн дээр хайцаж гэсэн түмний өмгөөлж хайр татсан бичгээр өөрийн болгож авч аваад хойшлохоон болохоор үгийг нэрэн харах. Зорилго бүсэг хүрчлэн биш үгийг бүлээр нь өдөр бүр 10 минут 23 мөр богино гэх өмнөхөөс арай дээшлээ бичсэн. 5 минут цаг хэмжиж унших. 1 минут нь хэдэн үг уншиж байгаа гэдгээ дор бүрэн хэлээ яваа. Тэгээд асуусан болохоор төвчтэй үгийг чагсааж бол байн хүн сайн гэх мэт дахиж нэг өмнөх шиг танихгүй үгээ дахиад тэмдэглэж байна. За 3-7 хоногт нь болохоор 3 нэмэх
зорилгонууд бүлэг уншиж сурны илүү 3 уншиж сурны 3 7 тэгэхээр чинь одоо 14-өөс дээш байна. Тэгээд 15 минут зураг өгүүлсэг уншина. Тэгээд 5 минут цагаар уншиж бичлэг хийгээд өөрийгөө сонсноо. Өөрийгөө хэрэг ихтэй сайн уншиж шиг байна. Тэгээд асуулнаас нэг ихийн 3 удаа уншина. Нэг удаа ойлгож уншаад, хоёр дахь дээрээ хурд нэмээд, гурав дахь дээрээ болохоо гацхгүй өөртөө ихтэй тайван уншина гэсэн юм. За хамгийн сүүлийн 7 минут нь болохоор чөлөөтэй илүү нөгөө гэрэл хүчтэй уншиж. Зорилго нь яахгүй тасалбар унших нь өдөр бүр 20 минутын зэрэг хэмжээтэй их уншаад 5 минут ажилласна амаар яриад өөрөө шалгаад 1 минут нь 80-аас 100 өрөнгөг уншиж чадвал сайн ахиад зарсан байр үүснэ. Хацхан 30% багсан байвал бүр ихээсээ дөрвөн ахих нууц нууцнасгоо нэг ихийг олсон татах үгийг зураг шиг харах өдөр авахгүй айд шууд башгүй байна.